Өнөөдрийн мэндийг хүргэе. Энэхүү ишлэгээрээ сургуулийн эргэн тойрон болон шинжээний сонирхолтой газруудыг харуулах болно. За шууд доормоос яриад явъя гэж бодлоо. За тэгвэл маань сургууль 2 доромтой, нэг нь жигүү, нэг нь пеншанд байдаг. Жигүүд болохоор 3 хүн, 2 хүний өрөө байдаг бол пеншанд нь болохоор 1 ба 2 хүний өрөөнүүд байдаг. Тэгээд өрөөнд байгаа хүмүүсийн тооноос хамаарат сарын дормын төлбөрүүд өөр өөр болно гэсэн үг. За нэг хүнийх болохоор 1000 юан сарын. Тэгээд 2 нь 2500, 3 нь сарын 250 юанаар тоцогдоод явна гэсэн үг. За тэнгууд ирээд шууд сараараа төлөхгүй 6 сараар төлдөг. Тэгэхээр шууд ирснээс хойш би ирээд 1500 шууд төлсөн байгаа гэсэн үг. Би болохоор 3 хүнтэй өрөөнд байдаг. Тэгээд анх орж ирэхэд манай хоёр өрөөний хүн хоёулаа Монгол байсан болохоор өрөөний хүмүүсээс солих шаардлага байгаагүй, өрөөгөөс солих шаардлага байгаагүй. Тэгээд шууд үлдсэн. Тэгээд яг хав найзуудтайгаа ирж байгаа бол цог өрөөнд ормоор ах юм бол хүсэлт гаргаад солих 100% боломжтой. Тэгээд харж байгаачлан ингээд үүдний хэсэг тэгээд 0 руугаа тэгээд 0 нь өөрийн гэсэн угаалгын машинтай. Тэгээд энэ дооронд бах хит хитэн дүрэн бий. Тэгээд би энэ дээр харуулчих. Хараад аваарай. За дормын оройн цагаар явж байна. Тэгвэл манай доор болохоор амар олон улсын тийм дэлгүүрүүд олон байдаг. Одоо McDonald's, Starbucks, KFC тэгээд ишин шидийн тийм цайны, кофений газрууд тэгээд 7-Eleven хүртэл байгаа. Тэгээд оройд айгу ингээд 12-оос өмнө айгу гэрэлтэй. Энд дүнгээр гэрэл зацсан ногоон байгамж айгу сайтай. Айгу ингээд хүүхдүүд хүмүүс явж тоглодог. Машин замаас ер нь хөөрхөн зайтай. Айгу оройд айгу чимээгүй газар болцдог. Тэгээд манай night instruction гэж байхгүй. Одоо Солонгос сургуулийн доорм орой 11-ээс өмнө доормд ирсэн байх ёстой гэдэг бол энэ ч ямар ч тийм instruction байхгүй болохоор орой 1 2 гэж ирсэн ч зөвөр доормдоо карта юм нүрээ уншуулад ороод явчих болно гэсэн үг. За харж байгаачлан энэ дормын эргэн тойронд ногоон байгууламж бол үнэхээр тулцсан хөгжсөн. Одоо энэ жишээлх юм бол ерөөхдөө зам гараад байдаг тийм урт гол байдаг. Тэгээ тэр гол нь ингээд айгүй урт. Тэгээ ногоон байгууламж тойроод их байдаг болохоор ингээд хүмүүс загасчлаач хамаагүй ингээд сууж идэг. Одоо ингээд жигүү барилгын манах D блок дээр байдаг. Тэгээд гаднаас аргуулын мөндөр барилга байгаа. Тэгээд шууд интересээрээ ингээд автоматар ороод яг урталт чинь Harbin Institute of Technology Шинзэн гэж бичсэн байдаг. Тэгээд доор 1-ээс 16-д амьдардаг бол баруун зүүн талаар ороод тэгээд 17-оос дээш амьдардаг бол баруун талаар ордог. Тэгээд би 18-д амьдардаг болохоор яг ментерс дээрээ нүрээ юм уу картад дараад орно гэсэн үг. Тэгээд орсныхаа дараа лефт рүүгээ суугаад картаараа лефтээ итгэжүүлээд тэгээд 18 зөвхөн 18 руугаа гарна гэсэн үг. Дормын доторх цэвэр байдал гэх юм бол аюу цэвэрхэн. Тэгээд бараг саяхан шинээр баригдсан гэдэг утгаараа аюу бүх юмнууд нь аюу шинхэн орж ирэхэд ингээд бүх юм чи ингээд замаас хатаад орморж шинэ болгоод тавьсан байх болно. За энэ болохоор үүрийн 5 цаг гараад гүггээд гараад ирсэн байгаа. Тэгээд барилгынхаа 2 давхартайгаа тэгээд 2 давхар нь өөрөө юм ингээд флортай. Тэгээд ингээд 2 давхраа дээр юу юм бэ гэвэл тийм арт галерей байгаа. Тэр нь одоохондоо нэгдэг байгаа ч гэсэн тэгээд маркер дээр бол байгаа. Тэгээд дээшээс 5 м нэг давхраасаа тэгээд энэчнээ жим гүйтийн тренмил тэгээд бас тийм офсууд байд юм шиг үлээ. За дормоос өөр гэрэлт хотыг харах тийм вьютэй газар гэх юм уу? Ингээд тийм ирэх шиг юм хажуудыг юм байт юм байлаа. Тэгээ яг энэ болохоор оройл зөвхөн ингэж гоё харагддаг. Тэгээ ингээд цэнхэр байжсэн аа бүхэлдээ нэлэхэд улаан болж молоод аюу тийм гэлэн үзүүлбэрүүд аюу холон болдог. Зас сонирхолтой юм гэх юм бол монголчууд явж байгаа тийм автомат кофе ихчтэй таарсан. Тэг бид амар сонирхоод кофе хийлгэж үтсэн. Тэгээд амтны хувьд нэг сонирн биш ч гэсэн айгүй ингээ хийж явах процесс нь айгүй сонирхолтой юм байлаа. За ингээд өглөөний хамгийн түрүүний автобус буюу 7:30 автобусанд суугаад дормын зүг явж байна. За одоо автобуснаас буугаад
канти орж өглөөний цаг уух чинь. Тэгээ бөөнөрөө явсан байгаа. Өөр кампусын тухай гэх юм бол Цинхуа Пекин гээд IV сургуулийнхаа 2 сургуультай кампусаа ширлдэг байгаа. Тэгээд тэр хоёрлогоо заавал автобус юм уу мопед унж явахгүй бол айгүй хол байдаг. Мопедийн хувьд гэх юм бол айгүй амтхан. Эхний 20 минутын баг 2 ян интерээр явдаг баха. Би бол тийг санаж байна. Тэгээд хичээлүүд өөрөөр барилга дээр очиж орно. Одоо мат гэхэд G барилга дээр орсон бол хятад чинь T барилга дээр орно. Тэгэхээр тэр хооронд гэс явах хэрэгтэй. Тэгээд хичээлээ ер нь яг хэр зайтай авахаас шалтгаалаад барилгын хооронд хурдан гүөх үү, алах уу гэдгээ өөрөө шийдээд явнаа гэсэн үг. Тэгээд саатгалын өдрөөр гоё амарсан хэвтэн 7 хоног. Тэгээд гоё юм дроны гэрлүү үзүүлбэр хотын тэнд гарч байхаар би буцаараа татаач хамаагүй ер нь бичлэг хийж оролцсон. Тэгээд дорны иргэн тойрон айгүй цэвэрхэн хотын ерөнхийдөө төгс иргүү гэдэг болохоор ногоон боломж өндөртэй. Тэгээд бүх зүйл айгүй ойрхон. Convenient гэж хэлэхэд үнэхээр буруутахгүй. Тэгээд энд амьдарч байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол яг би Шинзэнд ирэхээс өмнө уг нь айгүй олон хүмүүс ингээд хятадууд ингээд амар сайн англи хэлтэй. Ер нь баг очил баг захын хүн чамтай англиар ярьчих мэрч ингээд надад хэлээд ирсэн. Үнэхээр хамгийн том худлаа байсан. Баг энэ ч баг 99% нь англиар ярьж чадахгүй. Үнэхээр Аз таарад нэг оюутан чамтай таарад нэг ганц хоёрыг үг сэлэх дайтал болох байх. Тэгэхээр ерөнхийдөө ганц хоёр солоны хятад хэл сурчаад ирээрэй гэж зөвлөе. Тэгээд энд байгаа хүмүүс айгүй найрсаг. Ялангуяа үйлчлэгээний хүмүүс айгүй найрсаг. Тэгэл юу авах юм, ийм авах юм байна, ийм нүд байна гэл ер нь юмаа яг зарах гал те. Ер нь бас хөөрхөн шахаж үзнэ. Синодад ер нь айгүй хөдөлтааны юу сайн явагддаг Шинзаат. Шинзаат маань технологийн хот болохоор тийм технологийн жижиг шажиг эд ангиуд ч юм уу мопедийн хөрөгч зурагт бүх юм хинжээ үйлдвэрлэдэг болохоор энэ чинь маш хямдхан айгүй чанартай болдог. Тэгээ хятадд ирснээс хойш надаас энэ ундаанууд айгүй сонирхолтой санагдаж байгаа. Айгүй амттай гоё ундаанууд айгүй хямдхан зарагддаг. Хэмжээнд их байдаг. Дормоос бараг 30 км-ийн зайд айгүй гоё далайн хэрэг байд юм байлаа. Тэгээд метрогоор нэг цаг яваал хүрнэ. Тэгээд метроныг би 10 ян л зарсан бах. Тэгээд метроноос яг хажуу талд метроны стейшн байдаг болохоор буугаал хоёр алхааллын шууд далайн хэрэг дээр очичдаг. Тэгээд ямар нэгэн хатуу чулуун дээр байхгүй шууд ийс байдаг болохоор айгүй гоё. Ингээ кампусынхаа усан басан дээр ирж байна. Тэгээд нэг удаа ороход 20 ян төлөөл орчдөг. Тэгээд нэг орсон бол тэгээд бараг басан хаан хаалтал сэлээд байж иж болдог. Тэгээд яг стандарт 50 м-ийн завтай юм байлээ. Яг уралдах зориулагдсан. Тэгээ хажуу талд болохоор яг 25 м-ийн бассейн яг хажуу талтай байдаг. За дараагийн бичлэгэн дээр анги танхим болон одоо хэрэглээнд хэрэг хүрж байгаа хоол хүнсний талаар би яриад оруулах байгаа. Тэгэх хүртэл баяр таа.